манай үзэгчтэй Номын ертөнц нэвтрүүлгийн энэ оны хамгийн отгон дугаар үзэгч уншигч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Бид оныхоо хамгийн отгон эфирээр Номын бэлгийг барьдаг боломжтой. Тэгэхээр энэ онд 500 хүн зориулсан Номын бэлгийг бид бэлтгэлээ. Одоо ингээд үлийн үгээ автагаа тун утгагүй тарааж хэлэх гэж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан барилцгааж байна уу? За үлийн үгэн аавн ном уншдаг, номыг дээдэлдэг үзэгч та бүхэндээ зориулж Номын ертөнц нэвтрүүлгийн тагаа хамтран Номын бэлгэн барихаар үргэлжлэн ирлээ. Инхийн бэлэг, эвийн сэтгэл, эрдмийн дэд Номын бэлгээ хамтдаа барьцгаая. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic Номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Номтой яасан дэлгүүр ээ. Шат өнөр намайг шаргдсан да. Ойлоо тийшээ очиод хүүхдэд бэлгээ өгье те. За энэ өглөө ямар ном уншиж байна? Ногоонуудын лам. Өглөө ном унших ямар байна? Гоё юм. Өглөө үгэн бит хоёр Номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчтэйгээ нийлээд Номын бэлгийг барьж яваамаа. Тэгэхээр өглөө эрт бас ямар хүмүүс Номын дэлгүүрт ном уншдаг, ном худалдаж авдаг гэдэг бас сонирхоо явж байна. Шинэ ондоо өглөө улам эрт босож өглөө эрт босоод улам олон ном уншиж байгаа юм. За баярлаа. За тэгээд Номын бэлэг чамд ямар санагдаж байна? Үнэхээр таалагдж байна. Тэгээд ном уншихаар үнэхээр гоё байдаг болохоор энэ номнуудыг бүгдийг уншнаа. Сайн байна уу? Өглөө үгээ автер Номын бэлэг одоо уншигчтай барьж явнаа. Тэгэхээр Majestic Номын дэлгүүрт энэ өглөө эртээс ном үзээ явж байгаа чамд өглөө үгээ автер бас Номын бэлгээ барья гэж бодлоо. Малкольм Гэлдвэл гэдэг хүний амжилтын түүхүүд гэж сайхан ном байна. Энэ ном маань бас хамгийн сүүлд худалдаанд гарсан цоо шин ном байгаа. Тэгээд мөн Монголын залуучуудын холбооноос эрхлэн гаргадаг залуучуудын үнэн сонин байгаа. За мөн Номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчдийн бас зохион байгуулдаг Номын байрын хамгийн одоо сүүлийн сэтгүүл бас багтсан байгаа. Дотор нь таван ширхэг номын хавчуурга байгаа. За мөн Номын ертөнц нэвтрүүлэг гэсэн ийм шинэ жилийн тоглоом байгаа. Ялкан дээр зүгээрээ Ирж байгаа шинэ ондоо ном улам их олныг уншиж байгаарай. Шинэ жилийн мэнд төргий. сайн байна уу? За энэ өглөөрт юу хийж яваад? Энэ номын дэлгүүрээр л явж байна. Шинэ гарсан номоо хүргээл явжтай. Majestic Номын дэлгүүр тавигдж байгаа шинэ ном уу те? Тий, шинэ ном. Тэр өвөг хоёроос Majestic Номын дэлгүүртээс Номын бэлгээ барьж яваамаа. Тэгээд үнэхээр олзорх хүчтэй сайхан хэрэг боллоо. Орчуулагч бодролохтой таарлаа штэ. Шинэ номоо бас Majestic Номын дэлгүүртээ өгж юм. Ялангуяа одоо тагнуулын чиглэлийн маш олон сонирхолтой ном орчуулдаг ийм ховор сонин чиглэлээр ном орчуулдаг ийм уран бүтээлч байгаамаа. Тэгээд манай өвөө ерөөлөө хэлээд Номын бэлгээ байх. За тэгээд манай Номын ертөнц нэвтрүүлэгт тавтай мөрлөөр тэгээд энэ шинэ жилээр сайхан номоо барьж байгаа хүнтэй тааралдлаа. Ингээд бас өөрт энэ сайхан Номын бэлэг барья. За танд баярлалаа. Би бас танд буцаад бэлэг чи номоо дурсахаа. Хайр хүлээл найдвар өөрчлөлт гэж энэ сайхан ном байсан байна. За энэ шинэ номынхаа тухайс манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. За энэ ном бол одоо нийгэмд бол одоо хамгийн одоо анх таш үзүүлсэн гэр бүлийн одоо сайн сайханд зориулсан энэ ном байгаа. Бас одоо бас бид монголчуудын дунд бол нэлээд одоо асуудал болж үүссэн архины тухай асуудлыг шингээсэн. Ер нь амьдралын философи, тэгээ гэр бүлийн харилцаа, тэгээд өөрийгөө хөгжүүлэх, тэгээд одоо сайн сайхан амьдрахад одоо хүнд ямар зөвлөгөө яаж болох вэ бүгдийг багтаасан юм байна. Шинэ жилийг бид нэр архихгүй сүйтэй ерхийлэгчийнхээ зарилгын дагуу, уриалгын дагуу сайхан өргөн тэмдэглэгээр тэмдэглэж байгаа. Илүү оюунлаг шинэ жил болж байгаа гэж бодож байна. Хойш хойштой ч гэсэн ийм сайхан шинэ жилд оюунлаг шинэ жилүүд байх болов гэж бодож байна. Тэгэхээр та ч гэсэн бас найз нөхөдөө, хайртай дотны хүмүүстэй оюун ухааны бас онцгой бэлгийг бариарай гэж хүсэж байна, уриалж байна, зэхэж байна. За эрүүлэр болгээ та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Өглөөний минь. Сайн байна уу өглөөний минь. Өнөөдөр хичнээн шинэ ном ирсэн байна. Majestic Номын. Өнөөдрийн байдлаар ад сур хэвлэлийн компаниас Дамбын дүүр усан шинэ 12 жилээрээ тэгээд хаан төрийн ноц, хотын төрийн ноц тэгээд түүхэн армаанууд шинэрсэн байгаа. Номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчдээс хэлбэлтэй энэ хүү одоо дэлгүүрээр мэдгэж байна. за ингээд ном бэлгэлдэг хүнд бас өөртөө бас Номын бэлэг барья. Тэр олон сайхан шинэ бүтээлийг уншигчдаа зөвлөж байгаарэ. За баярлалаа. Шинэ номын нэг хүргэе бүгдийг. Сайн байна уу? Өглөөний минь. Сайн байна уу? Өглөөний. Ямар ном уншиж байна та? Би зүгээр нэг компьютерийн тухай
Компьютерийнхаа мэдлэгээ өргөжүүлэх гээд. Яагаад тий. Тэгэхээр өнөө өглөө өвөө битэр номын дэлгүүрээс ямар хүмүүс үйлчлүүлж байгаа юм бол ямар хүмүүс ямар ном сонирхож байна, өөртөө хэрэгтэй мэдлэг оюун ухааныг номноос олж авч чадж гинөө гэдгийг бас мэдхээр Majestic номын дэлгүүрийг зорж орж ирсэн юм аа. Тэгээ бас өөрт чинь номын мэдлэг бас барих гэж байна. Тэгээд За ингээд шинэ оны мэд хүргээд номын сайхан цагаан бэлэг барья. Ном их уншаа. Маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ирж байгаа шинэ онд улам их олон ном уншаарай. Улам олон ном авч хүүхдүүдэд бэлгэлээрээ бас бус хүмүүст ч гэсэн ном бэлгэлээрээ. Номын бэлэг сайхан шүү. За их баярлалаа. Эрдэм улам дэлгэрэх болтугай. дин заа уншиж байгаа юм уу? Тий. Дин заа чамд ямар санагдав? Дин заа их гоё хөгжилтэй саддаг. Ном унших дуртай юу? Дуртай. Өглөө өглөө битэр чамдаас номын бэлэг барих гэж байна. За ном уншдаг сайн хүүхэд байна. Тэгээд ирж байгаа шинэ онд улам их олон ном уншаарай. За юу. За. Би биэндээ номын мэдэг барья. Эрхэм хүндэт уншигч та ирсэн бүхнээ Majestic-аас олж эрдмээр бие биенээ чимэж яваарай. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Оюун ухааны ресторан болсон Majestic номын дэлгүүрээс номын бэлгийнхээ дээжийг бид түгээж хэлж байна. Тэгэхээр өглөө өглөө маань олон орноор явдаг байх олон сайхан одоо бэлгийг түгээдэг байхаа. Тэгэхээр бидэнтэй номын бэлгийн тухай сэтгэлээ хуваалцаач ээ. За өглөө өгөн аавнууд дэлхийн олон орноор аялдаг. Янз янзын бэлгүүд олон орн өөр өөрхөө ёс заншлын дагуу өгдөг өө. За Германд гэхэд 12 сонгонд тарьдаг давстай. Тэгээд давсан сонгондоо уусан байх юм бол тэр жилээ хур ураатай сайхан жил боллоо гэж ойлгодог. Харин Монгол оронд бол сайхан уламжил тогтсон юм байна. Ингээд ном бэлгэлж түмэн ардаг эгээрүүл соёлжуулна гэдэг бол хамгийн сайхан бэлгээ гэж өвлдөө хүн аав нь ойлгож байна. Ингээд энэ танай сайхан орны энэ сайхан ном түгээдэг бэлгэлдэг туршлагыг дэлхийн олон оронд өвөн аав нь дэлгэрүүлнэ. Номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчид онцгой сэтгэлдлийг уншигчдаа төрүүлж оюун ухааны бэлэг барихыг үзэгчдэд уриалж байна. Ярддаг цагаан толгой гэдэг номыг хүүхэд багчууд маань сайн мэдэх баг. Тэгэхээр тэр одоо рекламанд тоглосон хоёр хүүхдэд ангийн багштнаас номын бэлгийг гардуулж өгөөч гэж Монголын утга зохиол судлалын төвөөс хүссэн байгаамаа. Тэгээд өвлийн өвгөн аав бит хоёр бас хурж ирээд энэ хоёр хүүхдэд бас номын бэлгийг барих гэж байна. Тэгэхээр рекламанд тоглох ямар байсан бэ? Гоё. Гоё. Ярддаг цагаан толгой. Өвөө ярддаг цагаан толгой болчихсон. Үгүй энэ ном ярддаг. За өвлийн өвгөө битэр маань өглөө бас цэцэрлэг дээр ирж байгаа. Баянгол дүүргийн одоо тэргүүний 93 дугаар цэцэрлэг дээр ирсэн байна. Олон бас бяцхан дүүнэртээ хүүхдүүдтэй номын бэлгээ барих гэж байна. Цаавууга хөлсөөр цан хүргэн дагуулсаар цал урлогон аавн цас мөснийхөө орноос ирлээ. Амсаад бэлхэм аз жаргал бэлгэлээ. Айлтан ирж байгаа шинэ оны мэд хүргье хүүхдүүдээ. За үүд шүлэг уншаад байгаа. Ластан мөстөө тамбуу тавтай нөхөдөд үрэлгэн. Таван тэвэ. Тэнгүүн жаасны гоё тоглоомтой хэлгүй. Баянгол дүүргийн тэргүүний 93 дугаар цэцэрлэгийн багын вэвлгийн багш Мегмар хорд өмнө ирж бэлгээ аваарай. За баярлалаа. Тэгээд номын бэлэг авах дуртай. Өнөөдөр ингээд ангийнхантайгаа бяцхан шавнартайгаа ингээд номын бэлэг авч байгаа. Үнэхээр их баяртай юм. Их баярлалаа. Мүлгэр мэдхүү. За хүүхдүүдтэй ном уншуулаар өөрөө бас ном сайн уншаарай. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг
нүдэрэн зэлгэж тарихаараа нь зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Номын ертөнцийн нэвтрүүлгийн уран бүтээлчид маань за UBS телевизийнхэндээ бас номын бэлэг барьж явж байна. Тэгэхээр улс орон болго өөрийн одоо яс заншилтай зарим нь бас хэв маягтайгаар шинэ жилээ тэмдэглэж өнгөрүүлдэг Монгол улсад бас бие биендээ оюуны сайхан бэлэг барьдыг бас уриалж байгаамаа. Тэгэхээр энийг бас хөвшүүлэхийн тулд биднээс өөрсдөө үлгэрлээд 3 дахь жилтэйгээ нүүрэг одоо үзэж байна. Тэгээд танд бас энэхүү номын бэлгийг бас манай өвлийн үгээ аваа гардуулж өгөх гэж байна. Энэ хондоо ном их уншаарай. Номын буйныг их түгээгээрэй гэж. За их баярлалаа. Энэ номын бэлэг хамгийн сайн одоо хамгийн чухал бэлэг гэж үздэг. Маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ одоо энэ сайхан нэвтрүүлэг үздэг номын ертөнц студийн хамт олондоо баярлж явдаг айлээ. Энэ Монголын одоо хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд маань ном их уншиж одоо эрдэм мэдлэгээ улам их авчулж байгаасай гэж хүсэж ярмаар. Сайн байцгаана уу? Номын бэлгээ гардуулнаа. За баярлалаа. За баярлалаа. Номын ертөнц нэвтрүүлгийнхандаа баярлалаа. Тэгээд гинтийн үйл явдлууд байна шүү дээ. Савдаа маань цас аахан болсон. Угаасаа юм хөөрхөн цас аахантай. Гоё цасаа өвөөтэй гоё хамтууд явж шүү дээ. Тэгээд календарыг бэлгүүлж байна. Энэ календар маань өөрөө юу гэдэг юм? Салфетикний хайрцаг болдог байгаа. Тэгэхээр ширээн дээрээ сар болгон шинэ салфетикний хайрцаг тавиарай. Тэгээд бас хэвлэлийн компани бас нэгэн шинэ бүтээгдэхүүн байгаамаа. Фондыгаа хөтлөөд яваарай. За баярлалаа. Гоё айгу гоё өнгөтэй байна. Угаасаа би ийм өнгөнд нь ч дуртай, ийм цэцгэнд бөөрч их дуртай. Тэгээд гоё билээ өгсөн баярлалаа. Үргэлж манай сувдаатай номын ертөнц нэвтрүүлгийн манай хамт олонтой бас хамгийн гол нь UBS телевизтэйгээ хамт байгаарай. Шинэ оны мэдрэг. Номын ертөнц нэвтрүүлэг маань маш үнэхээр одоо Монголда бас анхдагч гэж хэлж болохоор номын ертөнц энэ үзэгчдийг арт түмнийг номын цагаан энд одоо урайлан дуудах энэ сайхан үйлсээ тасралтгүй одоо 6 жил 7 дахь руугаа одоо орж ин тий тасралтгүй 6-7 жил үзэгчтэй ийм сайхан нэвтрүүлэг бэлтгэж байгаа танаа хамт олон маш их баярлалаа. За ном бол ертөнцийг харах цонх гэдэг. За сэтгүүл зүй бол нийгмийг харах цонх нь болж гэдэг. За ингээд хоёр нийгмийн хөшгийг татаж өгдөг тий. За ингээд өнөөдөр ном бэлэг бэлгийн дээд номыг бэлгэнд авч байгаадаа баярлалаа. Нэвтрүүлэг өгөх гэж ирж байгаа юм уу? Номын бэлэг бай гэж номын бэлэг. За их баярлалаа. Би биэндээ оюунлаг бэлэг барьяа л. Оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За баярлалаа. Манай англи энэ 2012 онд амжилт бүтээлээр дүүрэн угтж байгаадаа үнэхээр баяртай байна. Манай анги бол сурлагаараа, урлагаараа, спортоороо сургуулийн тэргүүний анги болсон. Одоо тэргүүнийхээ том уламжлалыг авах гэж байна. Дээрэс нь манай анги хүүхдүүд одоо олон улсын олимпиадаас тэнгэрийн олимпиад болон стандарт олимпиад, нийслэлийн олимпиад, дүүргийн олимпиадаар нийтдээ одоо 10 медалийг авчаад байна. Үүнээс одоо 4 медалийн манай сурагч одоо өнөрлөг аваад сургуулийн шилдэгийн шилдэг математикч хүүхдээ шалгасан багш их баяртай байна. Шинэ жилийн мэнд хүргэе. Үлгийд болгож нэрээ дуулсан, өвдөх шороодож мөрөө гаргасан, өрхөө татаж гэрээ барьсан, үрт зүрхэнд минь хамгийн ойр. Өөр тийм газар хаанаас ч би олохгүй. Өргөн тэнүү Монгол нутаг минь.
Ямар гоё юм бэ. За баярлалаа. Та бүхэндээс ирж байгаа шинэ ондоо ажлын өндөр амжилт, гэр бүл наад жаргалаар дүүрэн байгаасаа гэсэн өрөөлийг төвшүүлж байна. Намын бэлэг ер нь танд ямар санагдав? Гоё сюрприз санаанд гүйжэд юм гоё бэлэг авсандаа маш их баяртай байна. Тэгээ номын цагаан мөр дандаа ариун сайхан уршигтай гэж хүсэн өрөөе да. Шинэ жилийн мэд хүргэе. Ой, гоё бэлэг таалагдлаа. Ном. Өнөөдөр ахмадуудын бас шинжил болж байгаа юм байна шүү дээ. Танд яг шинжилгээ минь хүргээд бас энэ бэлэг өгч чинь. Нас өдөр хэд ирж байна? Би одоо 90 хүчтэй. Онцгой бэлэг бэлгэлцгээе. За ном сайн. За баярлалаа. Нэвтрүүлгийн номын цагаан бэлэг шүү. За баярлалаа. Гоё бэлэг. Бэлэг дээд чинь ном гэдэг юм чинь. Сайн уншнаа. За шинэ жилийн мэд хүргэе. Тэгээ бас ийм сайхан ном өгсөнд баярлалаа. Шимтэн унших болно. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ярьдаг цагаан толгой. Үсэг дуудана, үг дуудана, дуу аваа гаргана. Үсэг сургах хамгийн шилдэг, хамгийн зугаатай аргачлал. Хөгжилтэй зурагтай, хөөрхөн шүлэгтэй. Үсэг бичиж сурах хэсэгтэй. Чи яаж дуурдгийг бэ? Хөө яг унах шиг онгол гэж. Хүүхэд баярлуулах нандин бэлэг. Ярьдаг цагаан толгой. UBS телевизийн номын ертөнц нэвтрүүлгийн хамт олноос Инкийн бэлэг эвийн санаа гэж эхмийн гээд номын бэлэг барьж байна. За та нарт их баярлалаа. Эко кэлэндээ танилцж байна тийм. Өөрөлд дандаа гялгарууд авахгүйгээр хэрэглээд тэгээд дарааныхаа сарын дотор муудлаа гэхэд байгальд хаяхад байгальдаа ээлтэй өөрө шингэдэг тийм бүтээгдэхүүнээр исэн эко сав хөгжөхдөө одоо сүүлийн үед яриад байгаа ногоон хөгжил буюу байгальд ихэд ээлтэй ийм байдлаар хөгжих нэг чухал байна. Үйлдвэрлэл эрхэлсэн ч гэсэн аль болохоор охирдол баг гаргадаг, тэ нөхөн сэргээлтэй ожилтойхон хийждэг. Хүүхдүүд маань, шинэ үе залуучууд маань усаа гамдаг, хэмндэг, нэг хог хаяддаггүй байдаг, нэг мод тарьцдаг ч гэдэг юм уу. Тэгээ ийм санаачлагыг бас дэмжиж байгаа. Бүр ингээ сайхан тогтвортой, ухамсартайгаар ядаж 10 минут өдөртөө ном уншихад маш их тайвширч, маш гэгэрж, тэгээ сэтгэл санаач гэсэн маш хэрэгтэй байдаг гэж байгаа. Тийм учраас 2013 онд залуучууд ялангуяа маш их ном уншаасай. Тэгээд интернетээр мэдээж аялах чухал ч гэсэн интернетээ аяллаа жоохон багасгаад зинхэн одоо номыг хамт шимтийн бас үзээд уншаасай гэж хүсэн өрөө. Эхмийн гээд номын бэлэг барья. За баярлалаа тань. Инкийн бэлэг эвийн сэтгэл. Эхмийн гээд номын бэлэг барьж байна. Энэ андаа ном